Окей, another message. Би өчигдөр хичээлдээ суужсэн чинь манай хичээл тэр юм сэдв гарч ирсэн байхгүй юу? Нөгөө хөлс дарах, сугны хөлс дарах чинь тестранд анх гарч исэн. Тэгээд ингээд тухайд ингээд үнэрийг дарах юм үнэртүүлэгч гарлаа гингүүд тэр үеийн тэр 1910 он билүү да. Оны эмэгтэйчүүд энэ талаар ярих нь тийм одоо цогцтой биш юм эмэгтэйчүүд ингээд хувь хүний одоо энэ одоо юу гэлээ энэ талаар яхан тийм зохистой биш гэдэг тэр үнэртүүлэгчийг хүлээж аваагүй байгаа байхгүй юу? Тухайн үеийн эмэгтэйчүүд ерөөсөө тэрийг асуудал гэж харддаггүй байсан байхгүй юу? Сугны үнэр энэ хөлс энэ бол ерөөсөө байгалийн биений дулааныг ингэж бууруулах зориулттай хөлс гардаг. Гэт ерөөсөө тэр үед эмэгтэйчүүд тэр дистрантыг хүлээж аваагүй. Тэгээд ингэж явсаар хагаад 9 жилийн дараа нэг зар сурталчилгааны ижил ямар ч тухайн үедээ нэг тийм юм хийдэг хүн за ингээд одоо баг үнэртүүлэгч ингээд тавихгүй л таны ингээд гой үнэрхүүл бол одоо баг ингээд болохгүй гэсэн нэг тийм юм гаргаад тэгээд тэр үнэртүүлэгч нь ингээд амар их худалдан авалт хийгдээд эмэгтэйчүүд одоо баг энэ үнэр ингээд байж болохгүй юм байна гэдэг итгэл үнэмшлэг ингээд суулгаж эхэлсэн байгаа байхгүй зүгээрээс эмэгтэй хүмүүс заяа наад үнэрч одоо баг хичмээр юм байж болохгүй гэдэг. Тэгээ би тэрийг уншичаад what гэж бодоод тэгээд ингээд хүмүүсийн одоо өөртөө итгэлийн ингээд бууруулж бүтээгдэхүүнээ зардаг заяа. Тэгээ би бацаахгүй гоо сахны бүтээгдэхүүнээс бас яг тэгдэг байхгүй. Одоо чинь би ингээд нөгөө мейкап сургалтанд сууж хахад нөгөө охин тэгжсэн байхгүй. Одоо тэр нөгөө лайтер юу гэлээ гэрэл ингээд тавихад болохоор юм ингээд тавруулж харагдуулмаар байгаа юм ингээд гэрэлээр тавина дармаар байгаа юм сүүдрээр дарна гэж хэлсэн. Би тухайд ерөөсөө бодоогүй заяа. Тэг өчтөр ингээд тэрийг уучаа бодсон чинь хүн яагаад зүгээр ингээд өөр байгаа заяа. Бүр онцгой бүр ингээд юник заяа ингээд бүр дэлхий дээр цор ганц байгаа өөрийнхөө энэ дүр төрхийг яагаад дарж эсвэл тавойлгож те ийм одоо жижиг хамартай байх нь одоо болохгүй юм байна гэд ингээд хамраа тодцох ч юм уу. Том шанаатай байх нь болохгүй юм байна гэдэг шанаагаа дардаг. Ичгүүр дээр ингээд insecurity одоо өөртөө итгэлийн ингээд унтраагаа чи ийм байж болохгүй чиний эн чинь ийм байх нь зүгээр биш. Ерөөсөө чи үнэртэй байх нь зүгээр жижиг уралтай байх нь зүгээр биш том болго. Одоо юу гэдэг чинь те I don't know. No. Okay? No. Би ерөөсөө тэр талаас нь мейкапыг харж байгаагүй юм билэ. Мейкапыг штэ чи өөрийгөө илэрхийлэхэд өөрийгөө дотоод ертөнцийг ил гаргахад ингээд өөрийгөө экспресс хийхэд илэрхийлж болно. Эсвэл богоо бүтээлч байдлаар гоё I don't know ямар ч хэсэн ичгүүр дээр одоо өөртөө итгэлээ сэргээх гэж би хэвийн биш. Би одоо нүүр будаггүй л бол би одоо зүгээр биш гэдэг үүднээс биш заяа. Би зүгээр одоо өөрийнхөө бүр энэ юник энэ бүр ингээд гоо сайхнаа бүр ингээд тодтох гэж хэрэгэлдэг баймаар байгаа хгүй юу? Чи энэ дэлхийд дээр цорын ганц бүр амар онцгой цорын ганц Эрдэнэс Diamond юу гэдэг юм? Цорын ганц чи байгаагаараа цорын ганц. Тэгэхэд яагаад тэр цорын ганц зүйлээ дарна гэж яагаад цорын ганц байгаа тэр дэлхий дээр цорын ганц байгаа өөрөөсөө ичиж өөрийнхөө зүгээр энэ онцгой цор ганц байгаа чамд л байгаа тэр зүйлийг өөрчлөн гэж нөө. Чи байгаагаараа үзэглэнтэй байгаагаараа онцгой цорын ганц өөрөөсөө ичиж биш өөрийгөө хайрлаж өөрийгөө экспресс хийж бүр эмбрэс хийж өөрийнхөө энэ гоо үзэглэн юник байдлыг тодруулж гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй гэж би хэлмээр байна. Okay. I love you. Чи үнэхээр үзэглэнтэй юугаач дарж юугаач сольж юугаач томруулж ижүүрүүлэх ямар ч хэрэггүй. Чиний тэр онцгой цор ганц царайг хармаар байна. Бүр ингэ бишрээд вау ийм цор ганц эрдэнэс харж байгаа юм шиг чи угаасаа цор ганц эрдэнэс окей. I love you. Чи яг байгаагаараа чиний бүх зүйл онцгой бүр ингэ цор ганц юник. Энийг хэлмээр байна.